Та чихэр шоколаданд дуртай юу? Өдөртөө заавал билүү амттан талах нарийн боов идэх гээд байдгүй. Энэ бол зүгээр л нэг зуршил төдий биш, харин таны гидсэнд үүрлсэн мөөгөнцрийн нэхэл байж болзошгүй юм. Гидсэнд мөөгөнцөр хэд их үржвэл тархинд дохио илгээж чихэр нарийн боов талах идмээр санагдуулдаг. Учир нь мөөгөнцрийн хамгийн их дуртай хоол нь глюкоз юм. Энгийн нүүрс ус буюу хамгийн хурдан задардаг нүүрс усны гол их үүсвэр нь нарийн боов амттан байдаг. Эдгээрийг идмээр санагдахаар нь идээд л байвал та чөтгөрийн тойрогт орно. Өөрөөр хэлбэл чихэр бичин идэж мөөгөнцрөө хооллоно. Тэд чи улам хурдан үржинэ. Ингээд чихэр идэх хүсэл улам ихснэ. Судалгаагаар гидсний мөөгөнцөр ихтэй хүмүүсийн 70% нь чихэрэнд маш дуртай байдаг болохыг тогтоожээ. Тэгэхээр бид ямар арга хэмжээ авах вэ? Нэгд аль болох чихэрлэг амттан цагаан гурлан талах боовны хэрэглээгээ багасгаарай. Мөн цөсний ялгаралтаа дэмжих хэрэгтэй. Учир нь цөс бол мөөгөнцрийг устгах байгалийн антибиотик юм. Цөсний хүчлэн мөөгөнцрийн бүрхүүлийг гэмтээж түүнийг үрчхээс сэргийлдэг. Иймд та цөсөө ялгаруулахын тулд эслэг ногоо сайн тос хэрэглээрэй. Дараагийн удаа билүү идмээр санагдаад байвал өөрөөсөө ингэж асуугаарай. Энэ миний хүсэл үү? Эсвэл гидсэн доторх мөөгөнцрийн үү?